ард иргэдийн донд байгаа зүрх судасны өвчлөлийг бууруулахад маш чухал төлөвлөс болох байгаа. Тэгэхээр энэ төслийг Монпен санаачлагыг анх 16 өрхөд нэвтрүүлээд тэгээ маш үр дүнтэй гэдэг нь батлагдсан учраас бид нэмээд 116 өрхийг өрхөд энэ санаачлагыг нэвтрүүлж байгаа. Ингэснээрээ 132 өрхийн эрүүл мэндийн төвд энэ санаачлагыг хэрэгжүүлснээр зүрх судасны өвчлөлийг бууруулах маш том түлхэц болж байгаа. За энэ ажил нь болохоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа маш тийм чухал төсөл болж байгаа. За тэгээд ингээд Согин хайрхан дүүргийн бүх өрхийн эрүүл мэндийн төв, Завхан, Дунд говь, Доордонт болон Хөвсгөл аймагуудад энэ төсөл хэрэгжих байгаа. За өнөөдрийн сургалтанд 40 гаруй оролцогч оролцож байна. Тэгээд сум өрхийн эрүүл мэндийн анхан шатны эмч нарт энэ сургалтыг цааш нь үргэлжлүүлэн заах сурагч нар өнөөдөр бэлтэж байгаа. За өнөөдрийн сургалт бол Монпен санаачлагын хүрээнд шинээр нэмэгдсэн аймагуудын сум өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарт мэрэгжилтнүүдэд зориулсан эмч мэрэгжилтнүүдийг чадваржуулахад сургагч багшаар бэлтгэгдэж байгаа манай багш нарын сургалт өнөөдөр болж байна. За тэгэхээр Монпен санаачлага бол 2019 онд анх Монгол Улсын засгийн газрын эрүүл мэндийн яам, за Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд эхэлсэн ийм санаачлага байгаа. За гол зорилго нь болохоор эрүүл мэндийн анхан шатны төвшөнд буюу сум өрхийн төвшөнд зүрх судасны өвчний онцлогоо эмчилгээний менежментийг сайжруулах ийм ач холбогдолтой санаачлага байгаамаа. Тэгэхээр өнөөдрийн сургалтыг бол айгүй ач холбогдолтой болж байна гэж үзэж байна. Учир нь яг зүрх судасны өвчин, тэр дундаа артерийн гипертенз, за чихрийн шижин, дислипидемийн үед за эмч мэрэгжилтнүүд маань яг юун дээр анхаарах уу, өвчтөнтэй харилцахдаа онцлогоо эмчилгээгээ үзүүлэхдээ юун дээр анхаарах уу гэдгийг манайхан багаараа очиж заах гэж байна л да. Үүнд болохоор анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль, улсын 1-р төвийн эмнэлэг, 3-р төвийн эмнэлэг, за эрүүл мэндийн нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн гээд хамтарсан багийнхан бол өнөөдөр сургалтанд хамрагдаж байна. Тийм болохоор өнөөдрийн сургалтыг нэлээд ач холбогдолтой болж байна гэж үзэж байна. Тэгээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс Монпен санаачлагыг эхнээс нь дэмжиж засгийн газарт дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа. Цаашид ч гэсэн үргэлжлүүлээд дэмжихтэй бол таатай байх болно. 2019-с 2020 оны хооронд Дархан Уул аймгийн 8 өрхийн эрүүл мэндийн төв, за Сонгон хайрхан дүүргийн 8 эрүүл мэндийн төв дээр анхан шатны нэгж дээрээ зүрх судасны өвчнийг хянаж сэргийлэх, за урьдчилан сэргийлэх талаар Монпен загвар төсөл маань амжилттай хэрэгжсэн байгаа. Үүний үр дүнд бол зүрхний шийдээс тархины харуулт бол 50%-аар бол буурсан. За энэ төслийн Монпен санаачлах төсөл бол өргөжлөхөд бол нөлөөлсөн гэж үзэж байгаа. Тэгэхээр 114 өрх 5 аймгийн 1 дүүргийн нийт 114 өрхөд бол энэ төсөл маань хэрэгжиж амжилттай ирсний дараагаар үндэсний хэмжээнд бол хэрэгжих юм боломжийг бүрдүүлж байгаамаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүрх судасны өвчнөний шаардлагатай тусламж үйлчилгээ анхан шатны эрүүл мэндийн байгууллагыг чадваржуулахын сургагч өгч бэлтгэх сургалтанд хамрагдаж байна. Энэ сургалт маань болохоор нийтдээ 4 хоног үргэлжилнэ. Бид нар сургагч болсныхоо дараа зорилтод 6 аймагуудад энэхүү Монпен төслийг хэрэгжүүлэх, чадваржуулах сургалтуудыг газар дээр нь очиж зохион байгуулахаар онцлогтой байгаа. Сургалтанд оролцож байгаа бүх хүмүүстээ амжилт хүсье. Монпен санаачлагын хүрээнд бол зүрх судасны өвчлөлийн эрсдлийг тооцох програм хангамжийг бол бид нэр бэлтгээд гаргаа явж байна. За энэ үйл ажиллагаанд бол юу хийгдэх вэ гэхлээр ерөнхийдөө иргэд маань ийм Монголын аппликейшнгээр ороод өөрийнхөө зүрх судас нь магадгүй 1 жилийн дараа, 5 жилийн дараа, 10 жилийн дараа ямар эрсдэлд хүрч болох юм бэ гэдэг прогнозыг харж чаддаг. Түүгээрээ дамжуулаад анхан шатны эмчнэр маань хяналтаа хийх боломжтой. За бүр улмаар лавлгаа шатлын эрүүл мэндийн байгууллагууд маань түүнийг
үзэж байгаа. Тухайн хүнд маань өрчин сэргийлэх чиглэлээр болоод клиник хэмнэлзүүн талаас нь ямар тусламж үйлчилгээ үзүүлэх вэ гэдгийг сонгон одоо юу яадаг судалдаг. Тийм програм хангамжийг хийж байгаа. За програм хангамжаа маань онцлог давуу тал гэх юм бол үндэсний хэмжээнд хэрэглэгддэг Emen Cardio гэдэг улсын 3 дугаар төвөмлөгийн зүрх судасны төвийн програм хангамж байдаг. Энэ програм хангамжтай нэгдэж чадсанараа бол онцлог давуу талтайгаар бол хэрэгжиж байгаа ийм үйл ажиллагаа байгаа. Усны өвчний насаар хүндрэл, эрслийг бууруулах энэ одоо маш чухал үйлсэд Монголын зарим төслийг 2019 оны 7 сараас 2020 оны 1 сарын хэдэн багш нар энэ мэргэжлийн за нэг бүх талын төлөвлөлийн хэрэгцээ байгуулсан. Ерөнхийдөө онцгой анхийг болсон байна. За энэ халдвар тус өвчний чиглэлээр тэр ялангуяа хоол хүнсийн чиглэлээр сүүлийн 20 наад хичээлдээ нийгмийн бослол шинжилгээ ханасан ажиллаж байна. Багталцаагаар сайн зөвлөх За энэ Монголын санаачлагууд баталгааны зөвлөхөөр ажиллаж байгаа. Энэ шийдвэр харгалтыг за айхтар өсөлтгөө бууруулдаггүй тэг 25% бууруулъя. За мөн эсвэл энэ одоо тархалтыг нь тогтоохыг ихий дахинаа 2013 онд тавьсан байгаа юм. За явал. Тэгэхээр энэ 9 зорилтыг нэгдсэн үндэсний байгууллагаас дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хэрэгжүүлсэн энэ 9 зорилтыг цаашаагаар хүн төрөлхтөнд тохиолдол байгаа үйлчлэл масуултыг бууруулахад энэ 9 зорилт одоо